би нүүдлийн цахилгаан станц. Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаас уудлах, өнгө гэрэл өөрөөсөө нэрх би нүүдлийн цахилгаан станц. Сэдвийг нүүрс шиг залгилж, сэрхүүн зууханд шатааж, шүлэг болгон шөнийг сүлэх, шүүдэр тоолон гэгээ цацх би цахилгаан станц. Арьсгүй гараран хорвоог тамтирч, аль харанхуй руу судсаран гэрэл өртөөлөх, халуун талаас сан ургасан, халуунтай хүүхэд шиг уухалсан би цахилгаан станц. Өөнтг сэтгэлийнхэн өөрлөлд автаж, өдөртөн хэд асаж унтардагч, дэлхийн цөмөөс хүйгээрэн зэнэглэгдэж, дээд тэнгэрийн ордонд хүслээрэн бэлхэгдсэн би нүүдлийн цахилгаан станц. Би бол бас ямар нэг хэмжээгээр өнөөгийн шинжлэх ухаанд хүмүүжсэн боловч одоо номоос нотлохоо ярьж, судраас сурвалж олж, түүгээрээ баталгаа болж ярьдаг хүн боловч би бас далдын иж хүч хойт урд нас гэдэгт итгэнэ. Тэгэхээр зэрэг хүн гэдэг бол энэ насндан хэрв бид зорьсноо биелүүлж чадахгүй ч гэсэн биелүүлэхийн төлөө эцсийн мөр хүртэл зүтгэж яваад өнгөрөхөд дараа насанд сайнны авьяасын яг эхлэл болдог гэж хэлдэг. Ямар ч байсан бид зөвийн төлөө та бид зүтгэж яваад энэ хорвоог илээхэд ямар ч байсан хойт насанд нэг сайн юмны авьяасын эхлэл нь бэлэн байж авах байхаа. Тийм сэтгэлээр би боддог. Уламжлалт ийм заншилтайгаас уудам дэлгэр миний Аз урт удаан түүхэндэн ухаантан олныг төрүүлсэн. Урдын тэр мэрэгдийн удам болж төрсөн юм би. Туулж өнгөрүүлсэн амьдралынх нь туурын гатахаар өссөн юм би. Дээд судман орлсон овг үндсэн устаагүй байна. Устаагүй тэр үндсийн үрэн болсон би. Ураг сайхан Монголынхан алдар түүхэрийг уур бахархал хоёроор хөлчүүрэн көндүүлж байна. Монгол улс гэдэг айл гэрийг авч байгаа хүн бол төр бүрийн бол олон талын мэдээлэлтэй эндээ дүн шинжилгээ хийдэг. Монголын гэр алдарны язгуурхшгийн үүднээс хардаг, тэр өнцгөөс хардаг юм байгаас л гэж хэлдэг. Улс төрийн үзэл санааны алд орчид. Яг энэ рүү орж ирсэн, яг либерализм үндэстэй мөхтрийг орж байгаа нэг батлагч юм. Гэтэ энэ бол бүр суурьтай. BBC телевизэн юм. Бидний эрх чөлөөний хүсэл мөрөөдөл юу болж байгаа гэсэн асуулт тавиад энэ автор бол эндээ хариулж байгаа байхгүй. Ер нь бол ардчлал, хүний эрх, зах зээлийн одоо эдийн засаг гэдгийг бол энэний бол хамгийн гол цаатлын тулгуур болоод үзэл санаа нь хүний нийгмийн эрх чөлөөний тухай үзэл баримт байсан байна. Тийм шүү дээ. Анхных банк ердөө тэр чинь либерал гэдэг эрх чөлөө. Тэрний бол зөвхөн нэр томьёо нь үлдээ. Тэрний агуулга нь ондоо болцсон байгаа байхгүй. Тэгээ одоо бүгд хүн төрлөختөн өөрөө өнөөдөр яг Монгол руу хурж ирээд энэ Монголоос ямар нэг байдлаар юм гарна. Гэхдээ эдгээр нэг эргэлзээгээ тайлах хэрэгтэй болчиход байгаа. Эдний өөрсдийн ойлголтоор ид чидгээд идэг. Холливуудын кинонд гардаг шиг юм биш. Жирийн нэг юм нэг малчин монголч байд юм уу? Жирийн нэг эдний тооцоогоор үндэмжээр жирийн юм шиг тийм хүнээс нь агуу их тийм энэ ертөнцийн зүй тогтлыг хорвогийн жамтаанд тайлсан хүн гарчиг тайлбарна гэдгийг одоо ерөнхийдөө мэддэг болсон учраас энэ дэлхийн өөрийнх нь бидраас юм хүлээгээд эхэлчихсэн энэ хүлээлтийг явж Монголд хэн нэгэн агуу хүн шийтгэхгүй, хэн нэгэн агуу хүн агуу бүлэг хүн шийтгэхгүй. Явж зүгээр унган ахуй соёл, малчин амьдрал, малчин заяа тэрнийхээ цаана байж байгаа мөнх тэнгэрийн удамшлаа хадгалчихсан жирийн Монгол гэр бүл шийдэх байхгүй юу? Жирийн Монгол гэр бүл шийднэ. Өнөөдөр бид нар ер нь мэдэхгүй юм ярьж чадахгүй юм хийдэг болцсон юм байгаа юм. Тэгээ энэ өөрт ч одоо ямар санагдаж байна? Зүгээр өнөөдрийн энэ бол цөвөн цаг гэж. За энэ цөвөн цаг гэдэг нь л болоод ирэхдээ зэрэг ёстой байх юм байрандаа биш. Нөгөө Ван хаан гэлдэг гэж бөөрн мөксөн цээрэнд аатугаа гэж байтугаа гэж. Тэр чинь бол байх ёстой юм байрандаа байж Тэмүүжин чиний үйл хэрэг бүтэн шүү гэж хэлж байгаа үгүй зү. Тэр л аль нуус тавчаанаас хүртэл сурхал хэрэгтэй байна л дээ. Би Библийг уншиж үзсэн. Тэн дээр Иесусийн хамгийн сайн шав гэж хэнийг хэлэх вэ гэсэн малчин хүнийг гэж үтсэн байл шүү дээ. Тэгэхээр чи Монгол хүн тэр чигээр Иесусийн шав аль хэзээ бурхан болсон хүмүүс юм биш үү?
малчид бол Одоо 2500 жилийн өмнө асууж байсан асуулт бол ямар төр ер нь хүний нийгэмд хамгийн яг таарсан төр юм бэ гэсэн тийм асуултыг хүртэл тавьж байлаа шүү дээ. За улс төрч хүн ямар байх ёстой юм гэдгийг хүртэл одоо Аристотель гаргаж ирж байлаа шүү дээ. За ийм хүн бол улс төрч байх ёстой. Ингэжээч тэр орныг улс төрчид авч явна гэсэн. Бүх талаар ноён нуруутай хүн чанартай байхгүйгээр нийгмийн зүтгэлтэн болох гэвэл тэр бүтэхгүй. Нийгмээс ангид хүн нэг бол бурхан, нэг бол араатан. Аристотель. Нэг малчин хүн чинь 1200 мэрэгжилтэй байсан шүү дээ. Бүх чиглэлээр. Бүх мэрэгжил малчин хүнд байгаа шүү дээ. Тэгэхээр би эхлээд дуучин гэж мэрэгжилж эзэмсчихэд дараа нь зүгээр өөрийнхөө санал бодлыг илэрхийлсэн чинь чи дуулал та гэж. Өшөө надад бол 1199 мэрэгжил цаана намайг хүлээж ийн гэж би тооцдог шүү. Би чадахыг хичээд би чадахгүй байх л д. Гэхдээ би хичээнэ гэж боддог. Нэг малчин өвгөн бол нэг төрийн хүчээр амьдраад байгаа юм биш л дээ. Дандаа өөрийнхөө хүчээр л амьдарч ирсэн байдаг байхгүй тэр малчин өвгөн бол. Хинээч тусламж аваагүй. Бусдаар засаглуулахгүй юм бол өөрийгөө засаглаж яахгүй болохгүй гэдэг чинь өөр айгүй чамд засаглал гэж хэлэх гэдэг юм л та. Хэрв итгэл нь үнэн бол итгэл нь мэдлэг болно гэж ойлгож болно. Буруу итгэл үнэмшлийг хичнээн зөв, чин шударга байсан ч мэдлэг гэж тооцохгүй. их бодож байхгүй бол энэ Джон Перкинс, Стивен Хайд нараас илүүтэй өөрсдөө алуурчин дотоодын алуурчин болчих нөхцөл төртөл. Ялангуяа сангийн сайдууд Монгол огны хэрэглэгчдэр өөрсдөө алуурчин болчих нөхцөл төртөл ажиллагдаад байна шүү дээ. Тэгэлгүй яах. Ердөөсөө энэ бүх үйл ажиллагаа болвол зөвхөн гаднаас явахаасаа гадна бол гадаадд бол сургасан тий гадаадд янз бүрийн одоо чинь одоо курс хийсэн, сургалтанд хамрагдсан яг ийм улсуудаар л дамжиж энэ хийгддэг байхгүй юу? Сайн гэвэл бид бүгдээрээ сайн гэдэг болох ёстой. Муу гэвэл бид бүгдээрээ муу гэдэг болох ёстой. Энд нэг хүнийг одоо зодоод ч юм уу занчаад одоо алчхад нэг хэсэг нь миний үзэл бодлоор бол наадах чинь зөв, нөгөө хэсэг нь миний одоо философоор наадах чинь буруу гэж хэлж болохгүй шүү дээ. Бүгдээрээ эцсийн хүн ална гэдэг чинь муухай шүү дээ гэдэг. Тэр философоор бид нар үнэлэх ёстой байхгүй. Ийм их том алдаа манад одоо ерөөсөө яваад маш хэцүү байгаа. Энэ бол миний одоо том одоо тэмцлийн талбар. Тэр хүн болгон өөрийн философитой гэдэг бол маш аюултай. Ингэж ийм байж хэлж болохгүй. Тийм учраас бид түрүүн хэлсэн төрийн философи, улс орны философи, нийгмийн философи чинь бүгдээрээ бичигдээд гарчихсан, бид нар тэрийг уншчихсан, бүгдээрээ тэрийг ярилцаад инээлдэж сууж ах хэрэгтэй байхгүй. Тэр чинь маад байхгүй. Бол Монголын ард түмний энэ амьдрал ахуй, эдийн засаг энэ юмнуудын биднэрт загварыг яг өөрснийхөө энэ хөгжлийн төвшөнд, уламжлалын төвшөнд тийм үү? Энэ хүрээнд бол бид нар дахин шинээр өөрснөө энийг бол бас томьёолох хэрэгтэй. Энийг ямар дээд давгүй нэг ойлголттой болж байгаа хэрэгтэй байхгүй юу? Тэгжээч сая Монголын нийгмийн энэ бүх хүтэн чармайлт бүх юмыг нэг чиглүүлэх хэрэгтэй. Ингэж ажил ганцхан гарна. Бид нар нэгэнлэг философи болох ёстой. Тэгжээж бидний амьдрал зүг байна. Тэгжээж бид нар ийм найрамдалтай хоорондоо муудалцахгүй нэг нэгэндээ муусан ахгүй амьдарцгаана. Америкийн их сургууль, Японы их сургууль хоёрын философийн профессор өөр юм ярихгүй шүү дээ. Нөгөө л Аристотель, нөгөө л Платоно ярина шүү дээ. Нөгөө л Кант, нөгөө л Хегелээ ярина шүү дээ. Соён гэгэрэл бол хүмүүсийг өөрийнхөө буруугаас болж номоо болсон тэр байдлаас татан гаргаж чадна. Эммануэль Кант. Соён гэгэрэл гэдэг чинь тэр үгийн чинь цаад утга тийм шүү дээ. Германы философч Эммануэль Кант анх хэлсэн шүү дээ. Соён гэгэрэл чинь юу юм гэвэл ерөнхийдөө л хүн өөрийнхөө буруу өмсчихсэн, буруу ойлгочихсон юмудаас салж чадах зоригтой байгаа ч л гэсэн үг байхгүй. Зарим хүмүүс хулж байгаа тэргээр явах гээд байдаг байхгүй. Тийм. Юмд шинээр цоошноор өмшөхөөс зарим хүмүүс айгаад байна шүү дээ баргалж. Тийм. Хуучин тагаал явах гээд байна шүү дээ. Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулмаг эзэмссэн мэдлэг түүнээс ч аюултай. Платон. Угаасаа чөлөөт эдийн засаг гэдэг бол том нь жижигүүдтэй бол одоо тулгалт хийж идэг. Ийм л бол эдийн засаг санхүүгийн ийм л систем байхгүй да.
либерал үзэл буруу үзэл юм бол юу үйлдүүлээд Несвансын төвдгэр гэдэг чинь одоо үүлийн төвдгэр гэдэг маань бид нар энэ муу үйл үрээрээ энэ зовлон бүтээж хийж байгаа. Несвансын төвдгэр зовлонгийн хоёр шалтгаан байгаа шүү дээ. Гэдэг маань юу юм бэ гэхээр энэ үйлийг үйлдүүлдэг хүчин байна цаана. Тэр хүчийг дарахаас нааш энэ цаад үр дагавар нь бол хэзээд байж тань гэдэг сургаал байдаг. Тэгвэл либерал үзэл ингээд буруу ингээ мухардлаа гэж байгаа юм бол энэ либерал үзэл гэдэг маань юу юм бэ гэдэг энийг дахиад задлах нь шүү дээ. Тэгэхээр энэ бол чөлөө төрсөлдөөний хуулиар бүх зүйл зохицуулагддаг ийм чөлөөт үзэл санаа юм бол тийм. Чөлөөт өрсөлдөөн гэдэг юу юм бэ гэдгийг дахиад задлах нь. Тэгэхээр энэ бол одоо бие дэшин гарахын тулд тийм ажил хийж улам ихийг олохын тулд одоо улам их ажил хийж тийм. Тэгээд нэгнийхээ өрсөлдөгчөнд харж ингэж өмнөхөө ингээ гүйцэж өөрөө ингээ тэргүүлэх тийм. Энэ юм маань чөлөө төрсөлтөө байж байдаг. Гэтэл энэ өрсөлдөгчөө дарах, өөрөө төрүүлэх, энэ бусдыг гүйцэх, ингээд улам ихийг олох энэ маань нөгөө нэг мунхаг хүсэл шунал уур хилэн ата омог одоо энийг л бид нар дарах нь гол байдаг байхгүй одоо монголчуудын гол баримталж ирсэн юм. Энийг л манай бурхны шашнтнууд энэ лам өргөд маань энийг л тэнтэй номлодог хүмүүс та номлол сууж л байдаг. Үнэхээр тэр Монголоор л гэсэн сэтгэл байгаа юм болол энэ зам мөрөө либерализм зөвхөн буруу юм уу гэх те. Тэгээд зөв зам мөрөө одоо тодорхойлцгоо гэдэг ингээд дөрвөн хүний сургаалын дөрөв төрөөр ороод ирж байгаа байхгүй юу. Гэтэл тэдний өгөөсгээд байдаг нөгөө лам нар маань бурхан багшийн дөрвөний яг л энэ сургаалыг номлож идэг. За энэ зовлонгийн үүсгэгч нь одоо энэ өрсөлдөөн буюу энэ 5 хор юм шүү. Энэ л байхад бол хүмүүсээр ингээд муу үйлийг үйлдүүлээд байдаг. Муу үйл Несвансын ирэхээр Несвансын чөтгөр гэж байгаа юм. Энэ чөтгөрийн ирэхээр л одоо муу үйлийг үйлдэж байсан цагт сайн цагийн манган бурхан задраач нэмэр байхгүй. Ийм л номлол нөгөө талд номлол суугаад байгаа байхгүй. Энэ хоёр маань маш хоёр том хүчтэй, маш хоёрын санааны ийм хоёр том хүч маань ингээд нэгдээд бие бинийгээ ойлгож сонсоод тийм ээ харилцан ойлголцоод энэ хоёр нэгдэж байж ингэж чинхэн тэр хоёрын санааны тэр юм нэгдэл ийм л гарч ирж ийж одоо тэр монголчууд сэргэн мандаж энэ дэлхий сангийн гэрлэрдээ сэргэн манднаад тийг орно гэдэг юм чи эндээс л гарах болов. Та өнгөрсөн 10 жилийн турш 10 жилийн хугацаанд маш их зүйлийг уншиж судалсан. Цаашид ер нь юун дээр илүү төвлөрч ажиллая гэж бодож байна. Бурхны шашнаа судлаад ингээд энэ улс төрийн нөхцөл байдлыг судлаад ингээд энэ хоёр тал ийм нэг юмны хоёр талаас яриад байгаа энэ улсуудыг ингээд бүх юм тал тэгдсэн байлэн ба штэ. Энэ юмнууд ингээд нэг зүгөө олцоход гэхэл бол одоо би бол өөрөө хөдөөний төлшөд тийм миний цаашдын зорилго бол хөдөөл байгаа шүү дээ. Инхүү Дундгов аймгийн Сайн цагаан сумын Үйзэн багийн малчин Буддын гүн ухаан судлаач Адягийн Цолмон гэрэл соён гэгэрэх ардын эндэр нэвтрүүлэгт оролцож 21-р зуунд монголчууд яавал хөгжих тухай өөрийн гарцыг хэллээ. Хүн төрлөختөн монголчуудыг оюунлаг ард түмэн гэж ярьдаг нь үнэхээр үнэн. Тиймдээч олон үзэл санаа уралдуулж эдгэр үзэл бодол дундаас шимтээ онцтойг нь сонгон авч урагшилдаг их ухаан манай ард түмэнд бий. Намд биш номон дурвж, эдэнд биш эрдэнэт шамдсан ухаантай монгол хүмүүс улам олон гарах болдог.